За чи нөгөө ирсэн асуултуудаа хариулах уу? За тэгээ. Микрофон өгч. Микрофон байгаа. За би асуултууд. За такси компанида сардаа ч юм уу эсвэл өдөртөө нийт ашигынхаа хэдэн хувийг өгдөг вэ? Ямар хуу асуудлууд гардаг вэ гэнэ? За энэ чинь бол юу яаж байгаа байхгүй. Над дээр миний нөгөө утасны дэлгэцэн дээр дуудлагууд орж ирж байгаа шүү дээ. Тэр нь жолоочод өгөх үнийн дүн харагдаж байгаа. За жишээлбэл надад $20 дуудлага орж ирэх юм бол customer-аас цаанаас нь $35,000 орчим чаржлаад тэгээд тэр чин дундуура авах юмнуудаа ингээ хасч жагаад надад үлдэгдэл ингээ ирж байгаа. Тэгэхээр тэр мөнгийг би бүтнээр нь авна гэсэн үг. За тэнцэнээсээ нөгөө юугаа хоол, бензин тэгээд нөгөө зардал мардлууд байгаа шүү дээ. Машин тэрэгтэй холбоотой. Тэднийг хасна. Тэрийг багасгахын тулд би цахилгаан машин унахаар цахилгаан машин сар болгонд тос солино гэж байхгүй, бензин хийн гэж байхгүй. Тэгээд гэртээ сэнгэлчихэж байгаа учраас ашигтай байгаа. Тэгээд дээрээс нь хоолоо гэртээ хийгээд аваад явчихаар илүү ашигтай болчихж байгаа байхгүй. Тиймэрхүү зардлуудаа хэмнэж байгаа гэсэн үг. За өөр юу гэж байна? За ингэж байна. Яаж хаустай болдог вэ? Та 7 хоногт хэдэн доллар олж байх ёстой вэ гэнэ? За хаусны сэдв чи угаас айгүй том сэдв шүү дээ. Тэрийг би ингээд бичлэгээр хэлээд сууж идэх ч юм хүн биш. Тэгээд ерөнхийдөө бол Америкт ирчээд шууд бэлэн мөнгөөр биш л бол зээлээр моргежээр хаус аавна гэж бол байхгүй. Олон жилийн нөгөө олсон орлогын одоо нөгөө татварын бичиг гэж ярьдаг байхгүй. Жил болгон жилийн эц татвараа бодулж байгаа шүү дээ. Тэр мөрнөөс ингээд шалтгаалаад хэдэн хувийн хүүтэй авах уу, ямар хуу зээл гарах боломжтой. Тэр нь ингээд айгу том сэдв. Тэгэхээр энэ бол мэдээж цаг хугацаа орно. Энийг ингээд орхиж энэ асуултыг. За дараагийнх нь гэсэн байна. Энэ ап дээрээ бодогдож байгаа мөнгө татвар энтрээ асуулж авдаг юм уу? Яадаг юм бол бас бензин тосоо энэ мөнгнөөсөө өөрөө гаргана бидтэй 20-30 минут суул явлаа гэхэд бас бензин их гарах уу? Зүгээр сонирхоод асууж байгаа шүү гэж. Түрүү хариулцсан асуулт шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэр аппликейшн дээр орж ирж байгаа мөнгөө өөрөө л авна шүү дээ. Чи асуултаа одоо унших та микрофоноор уншиж тэгээд буцаага шилжүүлчих. Ер нь олон жил delivery хийж байсан залуу минь Uber, Lyft, Amazon аль нь ч ялгаагүй тогтмол орлого биш шүү. Амралт байхгүй хизээ хүн дуудлага орж ирэх бол гээд өдөр бүр орлого өөр байдаг. Чи энэ режимээр утахгүй сэнсэрнэ барилгын ажил чинь одоо хэлбэр хийж байх шиг байна лээ. Чамаас болон хамт чамааг авч яваа хүнээс чинь их шалтгаална шүү гэж байна. Тэгээд энэ хүнд юм зааж өгөх үү эсвэл хар бор ажиллаар хангах уу гэдэл ер нь монголчуудыг харж байхад универсал бүгдийг нь хийх гээд барилга руу пар хийгээл орчдөг. Тэгэхээр бүтээмж муутай за тэгээд хүнээр зарим ажиллаа хийлгэн. Тэхийн оронд ганцхан юм сайн сураа залуу минь чи хоёр л гартай учраас барилга өөрийн кастомертай болох чухал да. За би одоо трак барьдаг. Компани жолооч тогтмол орлоготой. Ер нь чи олон жил трак бариад дахиц гараагүй байрандаа эргэлсэн шиг байна. Амжилт гинэ. За асуултаас нь харахад бол нөгөө бас миний хийгээд байгаа бичлэгүүдийн гэсэн үздэггүй хүн юм шиг харагдаж байна. За үздэг хүмүүс нь бол ойлгож байгаах өмнө ч гэсэн хэлсэн. Uber бол мэдээж төр зургийнх нь ойлгож байгаа. Би угаасаа Америкт анх ирснийхаа дараа одоогоос бараг 7-8 жилийн өмнө Uber хийж исэн. Жил гарan бол хийж исэн. Яаж ажилтгийг мэднэ. Мэдээж бас нэг өөр хүн ингэсэн байсан Facebook дээр байсан. Нөгөө сүүлийн бичлэг дээр Uber $400-500 өдөрт олж болно гэдгсэн дээр худлаа хэцүү өнтер гэдгсэн. Би амархан гэж бол хэлээгүй мэдээж хэцүү. Тэгтээ боломжтой. Боломжтой гэдэг нь би бүр яг $400-500 олж харуулъя гэж бодож байгаа. Дараагийн бичлэгээрээ за барилга бол мэдээж ботсон зүйлтэй тэр хүнтэйгээ яаж тохироо за би ирээдүйд ингэх гэж байгаа энэ зүйл дээр маань ингэж туслаарай надад юм зааж өгөөрэй те тэр болгоныгоо мэдээж ярилцаж орж байгаа. Тэгээд та бүхэн бас бичлэгтэйгээ хамт байгаарай. Би ингээд өдөр болгон процессуудаа ингээд хийгээд явна. Сүүлд нь энэ байшин дээр ийм үнэтэй авсан те ийм зардал гарсан, ийм ажил хийсэн. Тэгээд ийм ашиг зархад ийм ашигтай зарлаа гэдэг бүх юмаа гойд ингээд тайлагнаад явна. Тэр болгон дээр та бүхэн хамт байгаарай гэж хүсэж байна.
За энд нэг уртаа сүрхий хүн юм бичсэн байна. Чи зүгээр л би бичиг баримтны асуудалтай байгаа болохоор тарака барьж чадахгүй болсон гэд үннээл хэл дотор нь тогоонд нь байгаагүй юм шиг ямар муухай нулимж байна. Яг яаж трак барих вэ гэдэг талаар зөвлөгөө өгнө гэд төлбөртэй групп энтер нэгэд байсан бидтэй. Өөрөө трак барьж байхдаа учраа олохгүй every week бүтлгүүтэд л trip плангуу гусдаг байсан байж одоо ингээд генет төрөл арилжиж болохгүй. Бичиг баримт чинь асуудалгүй бол траканда стил явж л байгаа. Болох мөрөөрөө дугаа бойл бичиг баримтын асуудалгүй амжилттай явж байгаа тракч зөндөө байгаа. Мүтгэн барилга ирээдүй гэд явна чи. Чамайг трак барих чадахгүй болсон гэд энэ олон амжилттай амьдралаа зохицуулаад явж байгаа хүн болох ёстой мó гинэ. Яс ууртай комент те. За тарак барьж исэн. Би таракны ажилд дуртай. Давуу тал ихтэй, сул тал ч ихтэй. Би сул талын өмнө хэлсэнтэй давуу талын бол ойлгомжтой илүү их мөнгө олдог те. Сул тал нь бол гэртээ ирдгүү. Тэрнээс болоод айгүй бол асуудлууд үүсдэг. Гэр бүлүүд хоорондоо үйл явдал үүснэ, сална, сарнин, хүүхдийн хүмүүжлэлт муугаар нөлөөлнө. Тэгээ ер нь бол гэртээ ирэхгүй ингээд нэг явуулын амьдрах бол хэцүү шттэ. Тэгээд явж үзсэн хүмүүс л ойлгоно. Ямар хуу асуудлууд үүсдгийг. За миний тэр сайн муу жолооч явах нь бол огт хамаагүй. За үнэхээр тарака бариад сэтгэл хангалуун дуртай явж байгаа бол тэг тарака барина л үсттэй. Надад ямар хамаах вэ? Тийм миний мэддэг эргэн тойрны тарак барьдаг хүмүүс бол юу гэж ярьдаг вэ гэхээр эртхэн өөр зүйл олж хийх юмсан. Эндээсээ те тодорхой хэмжээний одоо амжилтанд хүрчиж ч гэдэм ингээд хугацаа тогтоочоод тэгээд тараканда явсаар л үүдэг, яваад хэдэн жил болдог, 5 жилийн дараа стил тарака барьсаар л үүдэг. Тэгээ одоо яг иймэрхүү шалгалт бол өндөр байгаа үнэн. Хүмүүс тарака, үнэлэхтэй хүмүүс нь тарака барьж болж байгаа юу? Болж байгаа. Ямар ч асуудал байхгүй байгаа. Тэгтээ одоо яг ийм нэг ийм экзэгтэй үе дээр нь хүмүүс болчоосоо гэж би хүсэж байгаа байхгүй. Болмоор байгаа гэж бодож байгаа хүмүүс нь болчоосоо тэгээ болсны дараа бас ийм боломжууд байдгийн шүү гэдгийг би өөрийнхөө одоо ингээд туршлага дээр харуулахыг хичээж байгаа байхгүй. За бүр надад дургүй хүмүүс нь бас энэ нэг арчаагүй юм барилга дээр очиод ингээд чартаагаад явж байна. Би бол гайгүй байна гэж бодож болно шүү дээ. Тэгэх юм бол тэгээд ямар ч юусэн эхний үедээ бол мэдээж тарактай адилхан цалин олж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр struggle хийх нь ойлгомжтой. Тэгэхээр ямар ч юусэн тэр үеэ даваад тэгээд юм сурч мэдсэний дараа дараагийнхаа амжилтандаа хүрэх боломжтой байхгүй. Хамгийн гол миний хэлээд байгаа гол санаа нь юу вэ гэхээр 5 жил 10 жил тарак барьсны дараа тодорхой хэмжээний ингээд нэг юм өндөрлөгт хүрнэ. Тэрнээс дээшлэхгүй ойлгомжтой. Тэхийн тулд юм сурах хэрэгтэй. Юу ч хамаагүй те. Нэг юмыг сайн хийж чаддаг л болох хэрэгтэй. Миний сонгосон сонголт бол барилга байсан. Тийм тэгэл хүн болгон адилхан биш. Тарак барихтаа үнэхээр сэтгэл хангалттай мөрөөдлийнхээ ажлыг хийж ийн гэж бодож байгаа бол тэгэл таракыг л явна үз. Үнэхээр гарахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол бас ийм боломжууд байдгийг шүү те. Өөрөө эрэл хайгуул сайн хийгээд ингээд өөрийгөө бас ингээд комфорт зондоо орцсон байгаа хүмүүс байх юм бол үгүй ингээд чаленж яваасаа яг одоо ийм боломж гарч ирж байгаа үе дээр нь ингээд бас шийдвэртэй алхам хийгээсэ гэж бодсон үднэс л ингээ хэлж байгаа. Нөгөө нэг групп нээсэн байсан гэд яриад ах шиг нээсэн үнэн. Тэр нь тухайн үедээ болоод өнгөрсөн, тухайн үедээ өгдөг хүмүүстэй зөвлөгөөгөө өгөөд өнгөрсөн. Тэр групп дээр яаж тарак барих вэ гэдэг талаар огт байгаагүй. Мэдээж тэр үеэс хойш Дональд Трампын гаргаж байгаа шийдвэрүүдээс шалтгаалаад нөхцөл байдал бол шал өөр болсон байгаа. За дахиад нэг ийм асуулт байна. Asylum баги байж зүгээр үннээ хэлээчтэй. Ийм өлөн байхаар хин чамайг дагаж үцгэвдээ. Саяхан л насаараа хийх юм шиг ярьж байсан. Бичиг баримтгүйгээсээ болоод болсон байж бусдыгаа муухай ажил хийж байгаа юм шиг харагдуулах гээд чи бол новшин ир байна уу? USA-д амьдардаг Манюс мэддэг болохоор чамаагаа ч нэг юм мэдээд байгаамаа. Монголоос үздэг хүмүүс мэдхгүй хөөрхийс толгоон эргээд амжилт итэр гинүү. Энэ юу дотор ороод ирэх. Энэ одоо чамаг ямар бичиг баримттай мэддэг энэ яс том юм бэ? За энэ бас их гоё асуулт байна. Бүр яг миний амьдралыг мэддэг юм шиг миний өмнөөс яриад байгаа юм. За надад санаа зовлтгүй хүмүүс ер нь бас нэлээд олон өөрөө ер нь
бичиг баримтын асуудалтай болцоод ингээд аргагүй өрхөн таракнасаа гарчаад ингээд одоо амьдрах гэж ядаад байгаа юм байна гэж намайг ойлгоод ах шиг байна. Үгүй. Би ямар ч асуудалгүй хүн. Ямар ч асуудалгүй аль бие усаар Америк нэгдсэн улсад орж ирсэн, аль бие усаар амьдарч байгаа, ажиллаж байгаа, тэ? Хүсэх юм бол би буцаа тарака бариад гараад явж болно. Асуудалгүй. Хамгийн гол нь миний зорьсон зорилго өөр байгаа байхгүй юу? Тэгэхээр миний амьдралд бол ер нь санаа зовсны хэрэггүй. Би зүгээр яагаад ийм төрлийн бичлэг хийгээд байна уу гэхээр түрүү хэлсэн шүү дээ. За ийм боломжууд байд юм бэ. За ингэж одоо комфорт зоноосоо гараад өөртөө чаленж үүсгээд за хэцүү байсан ч гэсэн хийгээд ард нь гарах юм бол ийм давуу талууд бас байж болдсон шүү. Ийм боломжууд байдсан шүү гэдгийг л харуулах зорилготой өөрийнхөө амьдралыг зүгээр бусдад сонирхуулж бичлэг хийж байгаа болохоос биш. Таракны ажлыг бол муу гэж нэгдүгürt хэллээгүй. Би өөрөө зөндөө удаан хийж исэн. Барилгын ажлыг гоё гэж хэллээгүй. Гэхдээ миний сонгосон сонголт Uber-ыг би одоо үндсэн ажиллаа болгож хийгээгүй. Нэмэлт орлого олохын тулд хийж байгаа. Тэгээ дээрэс нь одоо би ингэсэн байхгүй юу, ийм бичиг баримттай байхгүй тэгсэн чинь ингэчлээ гэд би юу гэж тэгэж далан болчих байгаа хүнд тоочих үү. Тэгэхээр тийм байна. Одоо иймэрхүү асуулт асууж байгаа хүмүүст хариулт өгсөн гэж найдаж байна. Миний амьдралд намайг одоо ядарч зүдрээд байна, амьдрах гэж ядаад байна гэж санаа зовсны хэрэг байхгүй. Би бол асуудалгүй амьдрчин. Хамгийн гол нь би одоо зорьсон зорилгын төлөө явж байгаа учраас иймэрхүү сонголтуудыг хийж явж байгаамаа. Тэгэхээр асуултууд илгээсэн хүмүүстээ маш их баярлалаа. Дараа нь өөр асуулт асуухыг хүсэх юм бол YouTube дээр орж ирээд асуултуудаа үлдээчээрэй. Сүүлийн үед ингэж хэлснээс хойш бол YouTube-ийн маань асуултууд бол нэлээд нэмэгдэж байгаа. Тэгэхээр асуулт илгээж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Урам зориг өгж байгаа тийм мессежүүд илгээж байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Subscribe хийгээрэй, лайк дараарай. За, bye.